Сайн байцгаана уу? Муус пресс дэлгүүрийн энэ удаагийн зочноор Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл хэл шинжилгээний тэнхимийн дэд профессор, Монгол бичиг сурах бичгийн зохиогч Энх төрийн Мөнхөтрөл агш маань оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. Бид бүхэн өнөөдөр Мөнхөтрөл багшийн зохиосон Монгол бичиг сурах бичгийн хүрээнд ярилцах болно. Та Монгол бичиг сурах бичгээ яг хэнд зориулж бүтээсэн бэ? За энэ сурах бичгийн хувьд нь одоо монгол бичгийн тухай үндсэн мэдчивээ зохиох агуулга, ойлголт мэдлэгүүдийг тавьсан байгаа. Тийм болохоор зөвхөн одоо их сургуулийн оюутнууд гэж заах юм байхгүй, монгол бичгийн тухай мэдлэг мэдээлэлтэй болъё гэсэн хэм бүхэн зориулсан гэж ойлгож байна. За энэ сурах бичгийг Монгол Улсын их сургуулийн одоо сурах бичиг зохиох төслийн хүрээнд зохиосон. За тийм учраас Монгол Улсын их сургуулийн одоо өмч байгаа. За тэгээд энэ сурах бичиг тийм учраас одоо Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн багш нар хамтарч зохиосон. За тухайлах юм бол Утган Туулагч, Даавсүрэн багш, Мөнгөн Цэцэг багш, Батшиг багш, за тэгээд Инх Сувд багш нар зохиогчоор. За тэгээд хинэн тохиолдуулсан бол манай сургуулийн захирал Заяатар багш ажилласан байгаа. 6 зохиогчтой гэж юм. Тэгээд та ном сурах бичгээ бүтэн түүхээсээ бидэнд жоохон хуваалцвал. За ер нь яг манай сургуулийн онцлог болохоор монгол бичгийн хичээлийг лекцлаа семинарын 2 үндсэн хэлбэрээр заадаг. Тэгээд зарим хүмүүс бодохдоо нөгөө монгол бичиг чинь хийхдээ ингээд хуулаа бичээд идэм шүү гэж боддог. Тийм болохоор семинар л өгдөг байлгүй дээ гэж бодож байдаг. Тэгтэл одоо манай сургуулийн хэлбэр бол бас ялгаатай. Өөрөөр хэлэх юм бол бидэд яг ингээд монгол бичиг сурж байгаа хүмүүстэй зүгээр ингээд бичээд одоо юм дасгал маягаар хийж явах явцад монгол бичгийн тухай ярих цаг нь айгүй бага байдаг. Гэтэл монгол бичгийн тухай ярих зүйл бол бас их байдаг учраас үүнтэй холбогдуулаад лекцээр бас мэдлэг олгох юм онцлогтой байдаг. Тэгээд үүндээ зориулаад хийсэн болохоор үндсэндээ одоо монгол бичгийн тухай олон талт мэдлэгийг шүмжлэх сэтгэлгээнүүдээс авч үзэх ийм зорилготойгоор лекцийн агуулгын хүрээнд гэсэн үг. Тэгэхээр энэ монгол бичиг сурах чигээс одоо жишээлбэл дитэн ном гэх тийм юмыг олж харахгүй байх нэ гэсэн үг байх нэ. За энэхүү монгол бичиг сурах бичгийнхаа онцлогийг дурдвал. За өмнө хэлсэнчлэн лекцийн одоо агуулгаар ороход зориулсан учраас Монгол хамгийн түрүүнд монгол бичгийг монголчууд хизээнээс хэрэгжилж эхэлсэн бэ гэдгээс ахуулаад одоо монгол бичтэй холбоотой олон янзын одоо мэдхийг хүсэх асуултууд байдаг. Хизээнээс гэдгийн дотор жишээлхэд л одоо монгол бичгээр яг монгол хэлийг тэмдэглэсэн цаг хугацаа хизээ байдгийг, монголчууд монгол бичгийг төрийн бичиг болгож эхэлсэн цаг хугацаа хизээ байдгийг, монгол бичиг одоо ямар бичиг үсгээс гаралтай байдгийг, ямар зам чирийг туулж одоо монголчууд өнөө хүртэл монгол бичиг хэрэглэсээр байгаа гэдгээс одоо үндсэн асуултууд хэлдэг. Тэгэхээр энэ асуултуудад хариулахаасаа гадна одоо монгол бичиг монголчуудын хувьд яагаад үндэсний одоо ижилсийг бүтээх чухал үүрэгтэй байдгийг, монголчууд яагаад монгол бичгээрээ бахархах одоо учиртай байдаг вэ? За монгол бичгийн талаар одоо монголчуудын төр тусгай байгуулж ирсэн түүхэнд одоо ямар төрлийн бодлогоодыг авч хэрэгжүүлж ирсэн гэдгээр нь ямар үр нөлөөтэй байж ирсэн талаар, за тэгээд монгол бичгийн үндсэн гол онцлогуд нь ямар онцлог байдгийг, монгол бичгээр уламжилж ирсэн дурсгалууд, тэдгээр дурсгалууд дэлхийд дахинд тарсан байгаа байдал, хаана хадгалагдж идэгний, ямар гол дурсгалууд байдаг вэ? За монгол бичгээр одоо ном бүтээж ирсэн уламжлал, монгол бичгийн олон янзын тэгүүд, за тэгээд дээрэс нь монгол бичгийн гадаад үгийг бичихдээ юуг анхаарах вэ? За дүрсэлгэн бичих үг гэж хэлдэг. Энэ нэр томьёоны цаана шинжилгээний ямар үндсэн ойлголтууд байдаг учраас бид нар одоо онцолж ярьдаг вэ? Гэх мэтлэнгээр одоо олон талт байдлаас нь авч үзье хичээсэн юм хичээл байгаа. Одоо сурах бичиг гэхлээр бид нэр ялангуяа хэл бичигтэй холбоотой сурах бичгийн тухайд дагаад дүүрэж бичдэг дасгал тийм зүйлээр төсөөлдөг болвол энэ сурах бичиг тийм зүйл байхгүй. Тэг бүхэлдээ одоо ном нь бүхэлдээ монгол бичгээр байгаагаараа одоо тэр болгоныгоо олгох ийм одоо онцлогтой байх нэ. Тэгээд дээрэс нь бол номын төгсгөлд одоо энэ сурах бичгийн агуулгад багтсан сорилгоодыг бас оруулж өгсөн байгаа. Зөвчг дөрвийн болоод одоо агуулгатай холбоотой мэдлэгээ баттгах шалгах сорилгоодыг оруулж өгсөн бас нэг юм онцлогтой.
одоо зөвхөн монголчууд л босоо бичгтэй тийм монгол бичгтэй та бодохдоо монгол бичиг сурах юу нэр ач холбогдолтой гэж бодож байна вэ? Бид бүхэн заавал монгол бичгийг сурах юу шаардлагатай юу? Энэ одоо баг бүх хүний хувьд надаас асуусан олон хүн асуудаг асуултын нэг одоо зүйсээр баг нэгд нь орох байх уу. Тэгээд хэрэв хүн Монгол бай гэх юм бол тийм Монгол дэлхий дээр одоо хичнээн хүмүүс амьдарч байна. Тэгээд тэр дундаас би Монгол бай гэвэл монголчуудын өвдөөцийн бүтээсэн өв соёл түүхтэй түүнийг өнгөрсөн бүтээсэн өв уламжлалыг өөртөө өвлөж авахын зэрэгцээ одоодоо сурч өөртөө мэдлэг болгож ашиглаад тийм хэрэглээд амьдрал ахуйдаа одоо чамаг яг Монгол болгож байгаа юм чинь монгол хичээг хамгийн түрүүнд байдаг нэг зүйл нь тэгээд улбаалаад уламжлаад өөрөө очтой залхамжлуулахад өөрөлдөх юм бол монголчуудын одоо олон мянган жилийн түүхийг өнгөрснөөс нь ахуулаад одоо тэгээд ирээдүйд ингэж өвлөж 3 цагийн хэлхэнд нь одоо монгол түмнийг байлгая гэх юм бол монгол бичиг одоо хамгийн гол үндсэн зүйлүүдийнх нь нэг хүчин зүйл нь байдаг. Бидний одоо хэлж ярьж байгаагаар одоо Generation Z гэж байгаа үеийн хүүхдүүд ер нь монгол бичгээр хамгийн муу одоо уншиж бичдэг ч юм уу те жоохон мэдлэггүй байгаа даа л да. Энэ тал дээр таны бодлыг сонсвол миний хувьд болохоор одоо орчин үеийн залуучууд бол харин гайгүй. Тэгээ бид хэд нөгөө нэг бүхэл бүтэн одоо бүх одоо Монголын залуучуудыг танихгүй тий. Тэгээд ерөнхийдөө хүн чинь нэг хүрээлэн байгаа байдал орчиндоо тий хинтээ ойртон байгаа гэдгээр л мэдчихдэг учраас. За тэгээд үзэх юм бол одоо ерөнхий боловсролын сургуульд 6-аас 12 дугаар ангид монгол хичээл үзэж байгаа. За тэгээд дээрэс нь их сургуульд ороод тодорхой хэмжээгээр үздэг болсон. За түүнээсээ гадна нөгөө олон дэлхийд даяараа улс үндэстнүүд өөрийн гэсэн үндэстэн улсыг байгуулах юм уу те энэ тал руугаа анхаарч байгаа цаг үе байна. За тэгээд дээрэс нь даяаршил гэдэг цаг үе нь одоо үндсэндээ өнгөрсөн үеилүүгээ орохоор болоо те тухайн улс үндэстний ижилсэл чи өөрөө хин юм бэ гэдэг лүүгээ анхаардаг ийм цаг үе болоод байгаа учраас монгол бичиг сурах хүсэл эрмэлзэл те цаана байгаа одоо яг үүндээ бол монгол хүний монголчууд юу бодож сэтгэдэг гэдгийг олж мэддэг. Энэ мөн чанарыг нь таниаж мэдэх хүсэл нь илүү их болсон юм шиг санагдаад байгаа юм. Миний хувьд болохоор арай жоохон өмнөх үеийн тухайд ялангуяа одоо социализм гэх юм уу те гол одоо үндсэн боловсрол олж авсан хүмүүсийн хувьд одоо өөр төрлийн одоо бодлого нөлөөлж ирсэн тэр цаг үе. Тэгээ тэр үед чинь бол үндэсний болгон одоо тодорхой хүрээ хязгаарт хашигдаж байсан тийм цаг үед бол хүмүүсийн монгол бичгээр уншиж ойлгох тэр чадвар бол үндсэндээ нэгэн хэсэг үедээ маш их хязгаарлагдсан гэх юм уу. За тийм байсан цаг үед. Гэтэ одоо түүнтэй харьцуулах юм бол 90-ад оноос хойш одоо монголчуудын монгол бичгийн тухай ойлголт ч болж байна. За тэгээ сурч мэдэх юм хүсэл эрмэлзэл дээр болж байна. За дээрээс нь одоо монгол хэлний тухай хууль 2015 онд батлагдсан байдаг. Энэ хуулийн дагуу хэрэгжилт нь 2025 оноос явж байгаа. Тэгээ 2025 оноос ахвал төрийн албаны хэрэгцээнд төгсөл монгол бичгийн ач холбогдол хэрэглээ их түлхүү болж байгаа. Ийм олон хүчин зүйлийн улмаас одоо бас ирээдүйдээ илүү гайгүй болох байхаа гэж бодод байгаа шүү дээ. Энэ удаагийн подкастын урилгыг хүлээн авч бидэнтэй ярилцсанд маш их баярлалаа багштай. Цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Ясах хөрх юм бэ. Та нартаа бас сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Одоо хийж бүтээх хөлс нариун дартан байгээ гэж хүсье. За баярлалаа. Дэлгүүрийн маань энэ удаагийн подкастаар мөн хужрал багш маань оролцлоо. Дараагийн удаа уулзлаа. Түр баяртай.